За бүгдд нь өглөө нэмийн төргий 10 сард бүхэлдээ нийгэм даатгалын ерөнхий хуулийн шинтгэл, хуулийн хэрэглээний талаар одоо мэдээлэл олгох сар болоод явагдаж байгаа. Тэгээ энэ удаагийн ээлжит мэдээллийн цагаар бол нийгэм даатгалын ерөнхий газрын дотоод аудит мониторингийн газрын дарга Ганхуйг дарга оролцож байна. Өнөөдрийн сэдэв бол нийгэм даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн хэрэгжилт, тэтгэмжийн төрөл, тэтгэмж авах эрх зүйн орчин, тэтгэвэр авах эрх, хүсэлт хүлээн авах, шийдвэрлэх, олгох гэсэн асуудлаар мэдээллийг олгохоор бэлдсэн байна. Ингээд та бүхнийг мэдээллийн цагтаа идэвхтэй оролцохыг хүсэж байна. Ингээд өнөөдрийн илтгэл тавихаар хүрэлцэн ирсэн Ганхуйг даргаыг урьж байна. За сайн бацгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За нийгмийн даатгалын багц хууль маань 2023 оны 7 дугаар сарын 7 өдрийн их хурлын шуулганаар бол шинжлэгдэн батлагдаж 2024 оны 1-р сарын 1-ээс бол хэрэгжиж эхэлсэн байгаа. За энэ удаагийн энэ веб хэмжээнд маань болохоор бид нийгмийн даатгалын сангаас олох тэтгэмжийн тухай хуулийг бол хэрхэн өөрчлөгдсөн, ямар зохицуулалт орсон талаар бол танилцуулах юм. За ер нь бол 2024 оны 1-р сарын 1-ний өдрөөс өмнө бол за тэтгэмжийн тухай хууль маань 2 тусдаа хуулиар зохицуулагдаж байсан. За ямар 2 тусдаа хуулиар зохицуулагдаж байсан бэ гэвэл нийгмийн сангаас олох тэтгэмжийн тухай хууль. За нөгөөх нь болохоор нийгмийн даатгалын сангаас олох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль гэж бол хуулиар зохицуулагдаж байсан. За энэ маань нийгмийн даатгалын хуулийн шинжилгээ бүхэнд бол тусдаас алсан. За мөн тэтгэмжийн тухай хуулийн дээр ажилгүйдлийн тэтгэмжийнхаа зохицуултыг оруулж өгсөн байгаа. За нийгмийн даатгалын сангаас олох тэтгэмжийн тухай хуулид ямар шинээр зохицуулалт орсон юм бэ? За ерөнхийдөө шинээр мэдэх зохицуулалт нь бол нэлээд бас олон зохицуулалтууд бол орсон байгаа. За эхний уулзалтанд тэтгэмжийн хэмжээг бол бид нэмэгдүүлсэн. За даатгалагчаа тэтгэмж авах нөхцөлийг бол сайжруулсан байгаа. За мөн одоо тэтгэмж бүрх үсгэд баримтлах шинтгэл төлсөн хугацаагаа бол 30 жил тооцдог байсныг бас тооцдог интервал оруулсан байгаа. За ингэснээр бол мөн бодох хэмжээгээ нэмэгдүүлсэн. Ингэж бодох хэмжээгээ нэмэгдүүлснээр бол тэтгэмжийн хэмжээ бол нэмэгдэнэ гэж харж байгаа. За мөн хоёрт нь амралтсны тэтгэмж олох хугацааг бол нэмэгдүүлсэн. За ихэр төлсөн хүмүүст бол төрхийн өмнөх 60 төрсний дараахан 60 хоног гэж 100 хоногоор хоногддог байсан олгодог байсан бол за ихэр төлсөн даатгалагч ихээр бол амралтсны хэмжээг бол 80 хоногийн хугацаанд бол олгоход зохицуултыг оруулсан байгаа. За мөн хоногийн бас мөн өөрчлөлтүүд орсон. За жирэмсний болон амралтсны хэмж бодох хугацаанд зөвхөн ажлын өдрөөр тооцдог байсан бол за нийтдээ тэмдэглэл баярын өдрийг бол одоо ажлын өдөрт адилхан тооцох зохицуултыг бас мөн оруулсан байгаа. За ажилгүйдлийн тэтгэмжиндээ бол дахин бүх нөхцөл бол өөрчлөгдсөн. За өмнө нь одоо ажилгүйдлийн тэтгэмж нөхцөлөө хангасан даатгалагч маань ажилгүйдлийн тэтгэмж авснаас хойш тэтгэмж авах эрх маань бол өөрчлөгдсөн байгаа. За одоогийн шинэ хуулиараа бол 12 сард шинтгэлөө төлсөн. За өмнөөс ажилгүйдлийн өмнөх 3 сард тасалт төлсөн бол ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь бол дахин үүсгэр юм зохицуулалт орсон. За мөн тэтгэмж олох тусгай зохицуулалтыг бас оруулж өгсөн. За энэ нь гэхээр ердөө ахын төслийн улмаас за хөдөлмөрийн шаардлагаа төлөвлөсөн иргэд маань тэтгэмжээ аваад байсан бол за мөн хөгжилсэн. За мөн хүндлэлийн төвд бол эрхтний шилжүүлэх мэдсэнс хэрэглэсэн болон за эрхтний доор гэсэн бодлогчд бол тэтгэмжийг хөдөлмөрийн шаардлагаа төлөвлөснийхаа тэтгэмжийг олгодог зохицуулалт орсон. За мөн хэдэн хугацаанд амин хоног болох гэдэг зохицуултууд бол орсон байгаа. За мөн нийгмийн даатгалын сангаас олох тэтгэмжийн тухай хуулиуд маань бол ажил олгогчд үзүүлэх шимтгэлийн хөнгөлөлтийн хэмжээг бол одоо нэмэгдүүлж орсон байгаа. За мөн бол ажилгүйдлийн тэтгэмжийнхаа хуулиар бол зохицуулалт байсан. Энэ одоо бол тэтгэмжийн тухай хуулийнхаа зохицуулалт болж оруулж өгсөн. За энэ хөнгөлөлтний маань шалгалттай гэхлээр за тухайн ажил олгогч маань 3 жил дараалан ажилгүйдлийн даатгалын сангаас ямар нэгэн байдлаар тэтгэмж гаргуулаагүй бол за хуулиар үлээс үргээд бидрүүлсэн бол
За тухайн ажиллагчид одоо ажил хөдлийн төлөх ёстой ажил хөдлийн даатгалын шимтгэлийнх нь 15% тооцоож 3 жил тутамд нэг удаа одоо шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх юм зөвлөлтүүд бол орсон байгаа. За ерөнхийдөө нийгмийн даатгалын сангаас болох тэтгэмжийн тухай хуулиуны зорилт бол хуулийн зорилт нь тэтгэмжийн болон ажил хөдлийн даатгалын шимтгэлийг төлсөн даатгалагчид одоо тэтгэмжийг олгох, за мөн түрүүний хэлсэнчлэн ажлын байрыг дотооддоо хадгалсан за ажил олгогчид шимтгэлийг хүмүүст үзүүлэхтэй холбогдсон юм харилцааг бол зохицуулж байгаа. За нийгмийн даатгалын сангаас болох тэтгэмжийн тухай хууль тэтгэмжийн тухай хууль зааснаа дагуу янз бүрийн төрлийн тэтгэмж төлбөрийг авах вэ гэж байна. За нэгдүгüүрт нь одоо хөдөлмөрийн шадар туулцсны тэтгэмж за ердөө өвчин ахын ослын улмаас за мөн түүнээс тусгай зохицуулалтын улмаас хөдөлмөрийн шадраа туулцсан бол за хөдөлмөрийн шадраа туулцсны тэтгэмжийг авна. За мөн даатгуулагч их маань жирэмснэр болон амтцны тэтгэмжийг авдаг байгаа. За мөн даатгуулагч маань нас орсон тохиолдолд нас орсон даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийг олгодог байгаа. Мөн ажил хөдлийн тэтгэмжийг мөн үнээр зохицуулсан байгаа. За мөн нүүрийн бас 3 насны үед асарж байгаа сайн дураар даатгуулагчийн хувьд бас зохицуулалт орсон. За энэ нь бол юу гэхээр тэтгэл тэтгэмжийн даатгалын шимтгэлийнх нь төлбөрийг за сангаас болон төсвөөс гэсэн зохицуулалт оруулсан. За 50%-ийг нь бол тодорхой ажил хөдөлмөр эрхлэг өргөдөө хараад насраа яаж байгаа учраас төлөх ёстой шимтгэлийнх нь 50%-ийг бол сангаас буюу тэтгэмжийн даатгалын сангаас эмдүүлэх зохицуултыг 50%-ийн даатгуулагч өөрөө төлөх тийм зохицуултыг бол оруулж өгсөн байгаа. За хөдөлмөрийн шадар төрөлцсөний тэтгэмж авах хэрэг. За мэдээж тухайн тэтгэмжийг авахын тулд бол даатгуулагч маань дараалсан 3 сар бол тэтгэмжийн даатгалын шимтгэлийг бол төлсөн байх ёстой. За энэ тэтгэмжийн даатгалын шимтгэлийг төлснөөрөө бол хөдөлмөрийн шадар төрөлцсөний тэтгэмж авах эрх нь бол үсэх юм аа. За тэгээ ямар нэгэн авах гэхээр нэгдүгээрт нь бол ердөө өвчин ахын ослын улмаас одоо хөдөлмөрийн шадраа төрөлцсөн даатгуулагч бол за тухайн хөдөлмөрийн шадар төрөлцсөний тэтгэмжийг авна. За мөн 196 оны хүртэл ялгаагүй дутуу төрүүлсэн эхчүүд маань за өвлөндийн тухай хуулийн 32-ийн 1-д заасны дагуу үндслээр бол энэ тэтгэмжийг авах боломжтой байгаа. За хөдөлмөрийн шадар төрөлцсөний тэтгэмжийг 6 сарын хугацаанд эмнэлгийн албанд явж байгаад хөдөлмөрийн шадар алдсны тэтгэвэр тогтоолгодог байгаа. За тэтгэвэр тогтоолгохдоо тухайн нэг оншоор тогтоолгож байгаа. Тухайн оншоор бол тэр хүн тэтгэвэр тогтоолгосноос хойш бол за хөдөлмөрийн шадар төрөлцсөний тэтгэмжийг бол өмнөх тэтгэвэр тогтоолгосон оншоор бол авах боломжтой гэсэн үг. Жишээ аваад үзэх юм бол гэдгийг сахарын хөвчтэй манаас орж ирдэг тодорхой хэмжээтэй. За тэгэхээр сахарын хөвчтэй хүн маань одоо хяналтанд явж байгаад хөдөлмөрийн шадар алдсны тэтгэвэр тогтоолгосон бай. За гэтэл дараа нь ажил хөдөлмөрөөр хэрж явж байгаа тухайн сахарын хөвчний хүмүүрээд эмнэлэг төвөгтэй тухайн хөдөлмөрийн шадар алдсны тэтгэвэр тогтоолгосон оншоор сахарын хөвчнөөрөө хөдөлмөрийн шадар алдсны тэтгэмж авъя гэх юм бол олох боломжгүй юм зохицуулт байгаа. Ягаад тэгэхээр тэр тухайн оншоор нэгэн тогтоолгоо хөдөлмөрийн шадар алдсны тэтгэврийг бол тогтоолгоод авсан учраас за төрөлцсөний тэтгэмжийг бол олох боломжгүй юм зохицуулт байгаа. За хөдөлмөрийн шадар төрөлцсөний тэтгэмжийн хэмжээ. За хэмжээний хувьд бол ерөнхийдөө хуучин хуулиараа үзсэн зохицуултыг бол арай өөрчилсөн. За мэдээж хөдөлмөрийн шадар төрөлцсөний тэтгэмж авах хэрэг үс сум маань бол тэтгэмжээ авна. За тэтгэмжээ бодохдоо бол ерөнхийдөө за хөдөлмөрийн шадар алдахын өмнөх за шимтгэл төлсөн сүүлийн дараалсан 3 сарын цалин хөлс дүнтэй хадгалт горлогын унджаас бол тооцож болохоор байгаа. За ингээд унджаас тооцож болохдоо бол тодорхой интервалуудыг барихад байгаа. За мэдээж тэтгэмжийн даатгал шимтгэл төлсөн хугацаа гэж байгаа. Энэ нь өмнөх хуулиар бол жилээр зохицуулагддаг байсан. За шинжилсэн хуулиар бол сар зохицуулагдаад мөндөр нь бол нэмэгдсэн байгаа. За өмнөх хуулинд бол 3 интервалаар олоод явдаг байсан бол за шинжилсэн хуулиар маань бол 4 интервалаар болсон. За жишээ нь 3-аас 59 сарын хугацаанд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн бол 50%. За 60-аас 119 сар бол 55%. За 120-аас 179 сар бол 60%. За 189 сар бол 70%-аар ингээд тооцоогоор зохицуулт бол орсон байгаа.
За мэдээж хөдөлмөрийн чадвар төр болцсны тэтгэмжийг бол ажлын өдрөөр бол тооцож болгоно. Магадгүй 7 хоног хэвтээд 2 хоног нь амралтын өдөр 8 гарыг таарах юм бол зөвхөн ажлын өдөрт оногдох тэтгэмжийг нь бол тооцож болох ийм зохицуултууд байгаа. За мөн хөдөлмөрийн чадвар болцсны хөдөлмөрийн чадвар төр болцсон хугацааны тэтгэмж болгохдоо за ажил олох учраас бол тодорхой усус хугацааг болгодог. За мэдээж эхний 5 өдрийн тэтгэмжийг бол ажил олгогч маань хариуцаж болгодог. За 6 дахь өдрөөс эхлэн за хөдөлмөрийн чадварын сэргээгдэх эсвэл нөхцөлийн хөдөлмөрийн чадвар болцсны тэтгэв авах хэрэг үүсгэх хугацааг бол тэтгэмжийн даатгалын сангаас бол тус болгодог байгаа гэсэн үг. За мөн даатгалагчид ерөнхийдөө байгууллагаас бол захимаар муу цаас хэлбэрээр бол эмнэлгийн үтсийг бол олгож байгаа. За одоогийн явж байгаа зохицуулт маань бол ерөнхийдөө цэцгээс тавьсан зөвлөлтийн дагуу бол бүх асуудлууд тэтгэмж олох хүсэлт авах эмнэлгийн үтс олох асуудлууд бол захимдсан. За улсын хэмжээнд бол зарим хувийн эмнэлгүүдээс бусад төрийн эмнэлгүүд бол эмнэлгийн үтсийг нийгмийн даатгалын байгууллагаар бол захимаар илгээж байгаа. За энэ захимаар илгээж байгаа асуудал дээр бол бас 2 янз байгаа. За ажил олгогчийн хувьд захимаар илгээх тохиолдолд бол эмнэлгийн байгууллагаас ирсэн эмнэлгийн үтс бол ажил олгогч дээр бол харагдаж байгаа. Тэгээд ажил олгогч байгуулагчийн мэдээллийг хараад за нийгмийн даатгалын байгууллага бол өсөлт илгээж байгаа. За сайн дурын даатгалагчийн хувьд бол за манай энэ даатгал цэгийн дээр цахим үйлчилгээ гаргах хүсэлт байгаа. Түн дээрээс бол хэмжээ авах хүсэлтээ бол илгээгээд бол явж байгаа гэсэн үг. За энэ тэтгэмж бодох хувь хэмжээнд бол мөн ажлын дундаж ажлын өдрийг бол мөн өөрчилсөн байна. За дундаж ажлын өдөр 20.2% тооцдог 20.2-оор тооцдог байсан бол за одоо энэ 2021 сарын 1-ээс эхлээд бол 21 хоногоор бол тооцдог байсан байгаа. За энэ 21 хоногоор тооцдог зохицуулт хууль эрхцэн үндэслэн гэвэл хөдөлмөрийн хамгааллын сайдын 2021 оны 132 дугаар тушаалаар баталсан. За дундад цалин үс тодорхойлох журам заасны дагуу бол явж байгаа гэсэн үг. За өөрөөр хэлэх юм бол тухайн иргэнд маань одоо тэтгэмж олгохдоо 3 сарын дундад цалинг гаргаад түрүүнгээ дундаж хоног буюу 21-тэй хуваагаад за тэгээд ажилласан тэтгэмжийн даатгалын шимтгэлд төлсөн за харагдаж байгаа үснэгтэд харагдсан хэмжээнд хөдлөөд за тэгээд хэдэн өдрийн тэтгэмжийн даатгалын сангаас авах юм тэр хоногоор бол өгжүүлж болгодог гэсэн үг ээ. За хөдөлмөрийн чадвар төр болсон тэтгэмж болгох хугацаа гэж байгаа. За ямар шинэ үед ямар хугацаагаар болгох вэ гэдэг. За нэг удаагийн өдөрж ахуй өслийн улмаас хөдөлмөрийн чадвараа төрүүлсэн бол нэг удаагийн одоо дээд хязгаар нь бол ажлын 66 өдрөөс бол хэтрэхгүй байгаа. Мэдээж энэ үгээр үйлчлсэн одоо эмнэлгийн үзэж явдаг. Тухайн иргэн маань эмнэлэгт хэмжээд 14 хоногт үргэлжлүүлээ. Ингээ явхад бол нэг удаагийн олох дээд хязгаараа бол бид нар 66 хоногоос бол хэтрэхгүйгээр олгодог. За харин хонлын жил дудаа дараа өмчлөөд магадгүй 66 хоног өгчөөд нэг хэсэг хугацаанд ажиллах байрхаж чад эргээд бас хөдөлмөрийн чадвараа төр алдахад бол хонлын жилдээ бол нийтдээ нэг 132 өдрөөс илүү хугацаанд бол олгодог байгаа. За тэгээд тухайн жилийн хугацаа тусмаа дараа жил нараад тэнгууд дахиад 66 өдөр тухайн хонлын жилдээ 132 өдрөөс одоо илүү хугацаанд тэтгэмж авах ингээд эрх хүүд нь бол үүсээ явдаг байгаа. За мөн 20 тавд сүрээ гаргах өмчилсөн за бүрэн хүн төлбөрийн дутагдалд орсон за эрхтний шилжүүлэх мессаж төлөвлөсөн за мөн донор болсон даатгалагчид маань бол шинэ үеийн зохицуулалтаараа орж ирсэн. За энэ нь бол энэ тэтгэмжийг олгохдоо бол нэг удаагийн дээд хязгаар нь бол ажлын 132 өдрөөс бол хэтрэггүй гэсэн юм зохицуулалт бол орж ирсэн байгаа. За дараагийн нэг асуудал нь болохоор хөдөлмөрийн чадвар төр алсны тэтгэмж авах дахин авах эрх нь байгаа. За хөдөлмөрийн чадвар төр алсны тэтгэмж авч дууссны дараа буюу за тэтгэмжийн даатгалын санд дараалан дахиад 3 сар буюу төвийн хугацаанд одоо тэтгэмжийн даатгалын шимтгэлийг төлсөн бол за хөдөлмөрийн чадвар төр алдах тэтгэмж дахин авах эрх нь бол үсээ явж байгаа. За хоёр дахь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тохиолдолд бол мөн жирэмсэн болон амарцны тэтгэмж авах эрх за тэтгэмжийн хэмжээ олох хугацааг бол зохицуултыг бол ээж өгсөн байгаа. За мэдээж даатгалагч их маань бол 19 сар түүнээс одоо дээш хугацаанд
тэтгэмжийн даатгалын шимтгэлийг төлсөн. За үүнээсээ жирэмсний одоо амтны одоо тэтгэмжээ авахын өмнө сүүлийн 6 сард нь бол тасралтгүй төлсөн байх ёстой гэсэн үг байна. Ийм хүн бол даатгалагч маань бол жирэмсний болон амтсныхаа тэтгэмжийг бол авах боломжтой. За энэ дотроо болохоор мөн хүүхдээ одоо 126-аас доош хоног тэж төрүүлсэн. За 126 хоног хүртэл дээгүүр боловч амьдрах чадвартай бүрдүүлсэн гэхэд за мөн 126-аас доош хоног тэж дутуу төрүүлсэн. Амн дээр дурдсан чинь эрүүл мэндийн тухай хуулийн 32-ыг заасан одоо үндслээр өөрөнд тусан даатгалагч их маань бол жирэмсний болон амтсны тэтгэмжээ авах бол эрхтэй байгаа. За мөн дээр нь жирэмснийхаа тэтгэмжийг эрхэн үүссэн боловч жирэмснийхаа тэтгэмжийг үйл хугацаанд баримтчиг бүрдүүлгэн тодорхой хугацааны шалтгааны улмаас авч чадаагүй хоцрогдсон байх юм бол амтсныхаа тэтгэмжийг бол авах хэмжтэй байгаа. За жирэмсэн амтсны тэтгэмжийн маань бодолт нь буюу тэтгэмжийн хэмжээ нь яаж боддог вэ гэхээр за тухайн жирэмснийхээ амралтыг авсан сарын өмнөх за шимтгэлдүүлсэн сүүлийн 12 сарын цалин бүс түнтэй адилхан орлогоос бол шууд орлогын дунджаас нь бол 100%-аар тооцож болгодог байна. За мэдээж даатгалагч маань их рүү дөрүүлээгөө бол 100% хоног болов жирэмсний амралт 60 хоногийн хугацаатай. За амралтын амралт 60 хоногийн хугацаатай. За их рүү дөрүүлсэн бол жирэмсний амралтын маань хугацааг 60 хоног. За амралтын хугацаа маань бол 80 хоног. Ингээд 140 хоногийн хугацаанд болгоно. Гэхдээ олгохдоо жирэмсний буюу амралтны 60 хоногоос зөвхөн ажлын өдөрт ногдохыг бол тооцож ойлгодог байна. За энэхүү хуулиар маань орсон шинэ зохицуулт маань бол жирэмсний болон амралтны хэмжээ бодох хугацаанд за нийтийн тэмдэглэлд баян өдөр тохиосон бол уг өдрийг ажлын өдөрт адилхан тооцно гэж байна. За энэ бол нэгээс 5 өдрийн хооронд ямар нэгэн нийтийн тэмдэглэл баян өдөр тохиосон бол хасч тооцдог байсан. За одоо шинэ зохицуултаараа бол хасч тооцохгүй. За ажлын өдөрт адилхан тооцно гэж. За мөн давхар хуулиар зохицуулаагүй засгийн эзэн тогтоолоор багтлан журам дээр хэрвээ нийтийн тэмдэглэл баян өдөр маань амралтын буюу 8 гарыг таарах юм бол яах вэ гэж. За энэ зохицуултыг бол мөн ажлын өдөр тооцохоор бол оруулж явсан байгаа. Тэгэхээр нийтийн тэмдэглэл баян өдөр маань тохиож байгаа учраас ажлын өдөр тооцноо. Тэр зохицуултаар бол явж байгаа. За жирэмсэн болон амралтны тэтгэмжээ болол мөн даатгалагч их маань бол цахимаар гарах боломжтой байгаа. Мөн цаасаар өргөх боломжтой байгаа. Тодорхой хэмжээний бас зохицуултууд бол орсон. Гэхдээ хөдөлмөрийн шатлал төвийн алдсны тэтгэмжээс нэг онлайн үг гэхлээр тухайн даатгалагч их маань за хуучин нүүдлийн зохицуулт хуучин бол ажил олгогчоор дамжуулаад жирэмсний болон амралтны тэтгэмжээ авдаг байсан. За энэ удаад бол шинэ нүүдлийн зохицуулт болон захимаар одоо хүсэлтэй бол дагуу захимаар хүсэлтэй гарахтаа тухайн даатгалагч их маань өөрөө хүсэлтэй гаргаад жирэмсэн болон амралтныхаа тэтгэмжийг өөрийнхөө дансаар, өөрийнхөө банкны дансаар бол авах боломжтой байгаа. За энэ маань бас манай энэ даатгалцыг нь захин үйлчлэгээ авах, за мөн аппликейшн дээр бол хүсэлтэй гаргах нөхцөлүүдийг бол бүрдүүлээ явуулсан байгаа. За нэгэн даатгалын сангаас болгох тэтгэмжийн тухай хуулийн маань дараагийн нэг зохицуулт маань юу гэхээр за хүчин хуулиар болоод энэ оршуулгын тэтгэмж гэдэг нэртэй байсан. За тэгээд бас нэр томьёо ч гэсэн өөрчлөлт болохгүй байна гэд за оруулж ирсэн. За тэгээд энэ оршуулгын тэтгэмж гэдэг хүчин хуулиар зохицуулж байсан тэтгэмж маань за шинэ хуулийн зохицуултаар бол нас барсан даатгалагчийн гэр бүлийн гишүүнд болох тэтгэмж гэж нэр томьёонууд бол өөрчлөгдсөн байгаа. За энэ тэтгэмжийг ямар нөхцөл байдлыг хангасан даатгалагч маань авах вэ гэхлээр за мэдээж тэтгэмжийн даатгалын санд 36 сараас доош хугацаанд одоо шимтгэлээ төлсөн тийм ээ. Тэгээ шимтгэлээ төлж байгаад өвдөж ахын ослын улмаас нас орсон бол за түүний арга гэр буюу түүний гэр бүлийн гишүүдэд бол тэтгэмжийг олгох байгаа. За мөн дээр нь нэгэн даатгалын сангаас олох тэтгэврийн тухай хууль заасны дагуу за тэтгэврээ авч байгаа иргэн нас барах юм бол мөн түүний гэр бүлд зориулан энэ нас барсан даатгалагчийн гэр бүлийн гишүүнд олох тэтгэмжийг бол олгодог байгаа. За тэтгэмжийн хэмжээ нь бол одоогоор бол яг нас барсан даатгалагчийн гэр бүлийн гишүүнд олох тэтгэмж нь бол 2 сая төгрөг байгаа. За мөн шинээр орж ирсэн бас нэг зохицуулт буюу орж ирсэн зүйл маань юу гэхээр амьд томор болж эс эд эрхтнээ бусдад шилжүүлээд нас барсан ч юм одоо сохиолдолд бол
Одоо нас орсон даатуулагчаа гэр бүлийн гишүүнд олох тэтгэмж байгаа. Зарим тэтгэмжийн хэмжээ нь бол 5 сая төгрөгөөр буюу болсон байгаа. За энэ нэг бол хууль зайснаа дагуулвал нийгмийн даатгалын дэд байгууллага нийгмийн даатгалын үндэсний зүйл бол тогтоодог. За сүүлд бол тэтгэмжийн хэмжээг бол 2022 оны 4 дахь доллараар бол тогтооод одоо тэрнийг бол мөрдөөд хэрэгжүүлээ явж байгаа гэсэн үг. За дараагийн нийгмийн даатгалын сонгоос бол тэтгэмжийн тухай бас олгодог тэтгэмж нь бол ажилгүйдлийн тэтгэмж байгаа. За ажилгүйдлийн тэтгэмж маань бол хуучин байсан хуулиараа бол тусдаа хуультай байсан. За нийгмийн даатгалын сонгоос болох ажилгүйдлийн тэтгэмж гэсэн за шинжилсэн хуулиараа бол тэтгэмжүүдээ болоод зөвхөн нэгтгэхэд зөвхөн нийгмийн даатгалын сонгоос болох тэтгэмжийн тухай хуулиар бол зохицуулаад явж байгаа. За ажилгүйдлийн тэтгэмжийн ямар нөхцөл байдлыг хангасан иргэн маань авах вэ гэхээр за мэдээж ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сар төлсөн. За түүнээс 24 ба түүнээс дээш сар төлсөн. За үүнээс ажилгүй болохын өмнөх сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн. Ажил идэвхтэй хайж байгаа нийгмийн даатгалын сонгоос олох тэтгэврийн тухай заасан өндөр насны тэтгэврийн ердийн наснд хүрээгүй даатгуулагч бол ажилгүйдлийн тэтгэмж авах хэрэгтэй гэж зааж байгаа. За энэ нь үгс үг гэхээр ажил идэвхтэй хайж байгаа гэдэг маань за халамж хөдөлмөрийн халамж үйлчлэгийн үеийнхээ газарт тийм ээ ажил хайж байгаа гэсэн байх хэрэгтэй гэсэн үг. За хоёрдугаарт нь нийгмийн даатгалын сонгоос олох тэтгэврийн тухай хууль заасны дагуу тэр өндөр насны тэтгэврийн ердийн наснд түгээг өгч байгаа. За ердийн нас гэдэг нь бол за хуучин хуулийн зохицуулалт орчноор болвол эрэгтэй 60, эмэгтэй 55 нас байсан. За одоо түүнээс хойш хуулиуд маань өөрчлөлт ороод жил болгон 3 сарыг бол нэмээ явж байгаа. Тэгэхээр 21 оны бол эрэгтэй 69 сар, эмэгтэй 56-наас 9 сар гэсэн үг. Тэр өдөрт наснд хүрээгүй тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмжээ бол авч болно гэж бол заасан байгаа. За ажилгүйдлийн тэтгэмжийг одоо бидний хавьяасан даатгуулагч маань дахин ажилгүйдлийн тэтгэмж авахдаа ямар зохицуулалт орсон бэ гэхээр ажилгүйдлийн тэтгэмжээ авч дууссанаасаа хойш дахин 12 сар ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн. За үүнээсээ ажилгүй болохын өмнөх 10 сарын тасралтгүй төлсөн байх юм бол энэ ажилгүйдлийн тэтгэмжийг бол дахин авах хэрэг нь бол үүсэх юм аа. За мөн хүүхдээ асгаж чөлөө авахаас өмнө за ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцөл байдлыг хангацсан. Гэхдээ тухайн үед хүүхдээ асгаж байх хугацаанд нь ажил олгогч нь татан баригдсан дампуурсан бол мөн ажилгүйдлийн тэтгэмжийг бол авах хэрэгтэй байгаа. Олгоно гэж зааж байгаа. За тэгэхээр ажилгүйдлийн тэтгэмжийг авах хэрэг маань бол мэдээж хүүхдээ асгах чөлөөнөөс өмнө тухайн ажилгүйдлийн тэтгэмжийг авах нөхцөл болцлыг хангасан байж бас аваа явна гэсэн юм далт байна. За ажилгүйдлийн тэтгэмжийг ямар хүнд олгохгүй вэ? За цэгийн жинхэнэ албыг биеэр хахаар татагдсан. За хойр хаал хөдлөх шүүхийн шийдвэр гарсан. За байгууллагын захиалгаар гадаадд суралцж байгаа. Зам хөдөлмөрийн чадвар алдсан бол өндөр насны төв тогтоох үндслээр ажлаас чөлөөлөгдсөн даатгуулагчд бол ажилгүйдлийн тэтгэмжийг бол олгохгүй. За ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ. За мөн өмнөх хуулийн зохицуулалт маань бол бас жилээр илэрхийлэгддэг байсан. Тэр хугацааг бол интервалыг бол сараар илэрхийлдэг болсон. За мөн одоо хуучин бодолт бол яг ижилхэн за 9 сарын цалин хөлс түнтэй ажиллагаа бодлогын дунджаас бол ажилгүйдлийн тэтгэмжийг бол бодно. За ингээд ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг маань сараар илэрхийлсэн байна. Та бүхэн манайч нэгтээс харж байгаа бах. За 24-өөс 59 сар. Нөгөө 24 сар гэдэг маань нөгөө 24 ба түүнээс дээш сар төлж ээж ажилгүйдлийн тэтгэмж ирэх үүсэх юм аа. Тийм учраас эндээс бол эхэлж байгаа. За ингээд 24-өөс 59 сар төлсөн бол тэтгэмж бодох хувь хэмжээ маань бол 50%-аар за 60-аас 119 сар төлсөн бол 55%-аар за 120-аас 179 сар ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн бол 60%-аар за 180 ба түүнээс дээш сар ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг төлсөн бол 70%-аар олгох бол ийм зохицуулт байгаа. За дөрөв ажилгүйдлийн тэтгэмж нь өөрөө 1990 оны хэрэгжиж ирсэн зохицуулалт. Энэхүү ажилгүйдлийн тэтгэмжийг бол энэ сарын 1-ээс эхлээд даатгуулагч шимтгэлээ төлдөг гэсэн хугацаанаас эхлээд нэмэгддэг.
Тийм учраас энэ интервал буюу ажлын даатгалын шимтгэл төсөн хугацааг тооцохдоо 95 оны 1 сарын 1-ээс хойш одоо хүртэл хичнээн жил буюу хичнээн сар төлсөн байна гэдгээр бол олж олгодог юм зохицуулалттай байна. За ажилгүйдийн хэмжээг бол ажлаас чөлөөлцүүдийн одоо дараагийн өдрөөс эхлэн бол ажлын 76 өдрөөр бол тооцож олгодог байгаа. За ажилгүйдийн хэмжээ бодох хугацаанд мөн нэгдүгээр тэмдэглэх баярын өдөр тохиолсон бол за өдрийг бол ажлын өдөрт нь адилхан тооцохоор бас ийм зохицуулалт орсон байгаа. За ерөнхийдөө өөрөөр хэлбэл жишээ нь гэхэд тухайн иргэн ажилгүйдлийн хэмжээ авах за 9 сарынхаа дунджийг бодууллаа. За 9 сарын дунд цалин гарсны дараа мөн төлөвийн шалгуур алдсны тэмцтэй адилхан дундаж хоног буюу 21 дахь хуваажгаад одоо өснөгтэй хамагдж байгаа тэтгэн бодох хэмжээнд хурлаад за түүнийг бол 76 өдрөөр нь бол онцож олгодог. За 76 өдрөөр бол олгохдоо бол тухайн нэг ажилгүй байх хугацаанд бодлогыг нь хангаж байгаа учраас нэг удаа бүгд нь бол олгодог. За сартаа 2 өдөр удаа буюу 14 өдөр олох юм зохицуулалттай бол явдаг байгаа. За мөн хуулиар орж ирсэн зохицуулалт сайн байгаа. Энэ маань хүчин буюу өмнөх хуулиараа мөрдөж багтаа болвол за 14 өдөр ажилгүй болсон иргэн маань хөдөлмөр амж үйлчлэгээний байгууллагад бүртгүүлээд нийгмийн даатгалын байгууллагад холбогдох баримтчгээ бол авчирж өгдөг байсан. За тухайн хугацаа хэрвээ баримтчгээ бүрдүүлж өгөх хугацаа маань байх юм бол буюу хуулиар бичснээс хойш ажилгүйдийн хэмжээ авах хүсэлтээ гаргасан тохиолдолд ажилгүйдийн хэмжээг олддог байсан. За шийдвэрлэлээр нь бол оцолтын бичиг хэлж байгаа. За оцолтоо хуулиар зав буюу 4 шалтгаантай байсан бол 3 сар. За 4 оны буюу 20 хоноос хойш ирсэн тохиолдолд хоцорсон ажлын өдрийг нь 76 өдрөөс нь хасаж тооцсон үлдсэн оных нь хэмжээг бол олгох юм зохицуулалт болсон байна. За мөн даатгуулагч маань ажилгүйдлийн хэмжээ авах хугацаа авч явах хугацаанд ажилд ороод магадгүй 1 сар ч юм ажиллаад 2 сар ажиллаад ажлын сэргээ халагчдаг. Чөлөөлөгчдөг. Энэ үед бол бас тэтгэмжийг олгох нь аюул магаантай олгогддог байсан. За одоо шинэ зохицуулалтаар болвол тухайн даатгуулагч маань 5 сарын дотор ажлаасаа дахин чөлөөлөгдсөн бол анх тогтоолгосон ажилгүйдлийн тэтгэмжийн одоо олгогддог үлдсэн тэтгэмжийг нь үлдсэн хугацаанд нь олгох юм зохицуулалт орсон байгаа гэсэн. Түрүүн хэлсэнчлэн ажлаас чөлөөлөгдөд 1 сар ажил хийж байгаа буцаад ажлаас чөлөөлөгчлээ. Өмнө бол нэг 14 оногийнхоо ч юм уу 16 оногийнхоо мөнгийг авсан. 1 сарын дараа дахиад ажлаас чөлөөлөгдөх юм бол үлдсэн за 16 оныхоо мөнгийг авсан байх юм бол үлдсэн 60 оногийнх нь ажилгүйдлийн хэмжээг бол тухайн даатгуулагчд бол олгоно гэсэн үг байна. За мөн ажилгүйдлийн хэмжээг бол даатгуулагчид арилжааны банк дахь дансаар нь бол дамжуулан шууд бол олгож байгаа. За мөн цахимаар бол хүсэлтээ илгээх боломж нь бол манай энэ даатгал цэгийн вебсайтэд байгаа. Мөн аппликейшн дээрс бол тодорхой мэдээллүүд авах юм боломжууд нь бол байгаа. За тэтгэмж авах өргөдөл гаргах шийдвэрлэх хугацаа. За тэтгэмж авах өргөдөл гаргах хугацаа гэж байгаа. За мэдээж даатгуулагч маань өргөдлөө цаасан буюу эсвэл цахим хэлбэрээр бол гарах эрх нь бол нээлттэй. За ингээд гаргахдаа ямар хугацаанд гарах вэ гэхлээр хөдөлмөрийн чадвараа төрөө алдсан болон алдсны тэмж за жирэмсний болон амарцны тэтгэмж авах даатгуулагч маань эрүүл мэндийн байгууллагаас олгосон эмнэлгийн үйл авснаас хойш 7 хоногийн дотор хүндхэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад гарах боломжтой гэсэн үг. За нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олох тэтгэмж авах бол за тухайн иргэн даатгуулагчийн нас барснаас хойш бол 6 7 хоногийн дотор за мэдээж хүндхэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор бол хүсэлтээ гаргах боломжтой. За ажилгүйдлийн тэтгэмжийн хувьд бол тухайн одоо ажлаас чөлөөлсөн тухайн ажиллагчийн шийдвэр гарснаас хойш бол 4-7 хоногийн дотор за мөн хүндхэн үзэх шалтгаантай бол 3 сарын дотор хүсэлтээ гаргах боломжтой байгаа. За тухайн гаргасан хүсэлт өргөдлийг хэрхэн хэдийн хугацаанд шийдвэрлэхээ гэдэг бас зохицуултууд байгаа. За нийгмийн даатгалын байгууллагад одоо даатгуулагч
хүсэлтээ гаргаад олбогдох бичвэрэнтэй өгсөний дараа бол за хөдөлмөрийн чадвар төр алдсны тэтгэмж болон жирэмсний болон амралтсны тэтгэмжийг бол ажилгүйдлийн тэтгэмж хувийг бол 14 хоногийн дотор шийддэг байна. Нэгсэндээ хөдөлмөрийн чадвар төр алдсны тэтгэмжээ эмнэлгийн байгууллагаас эмнэлгийн хуудас нь ирээд за ажил олгогчийн хувьд ажил олгогчийн хүсэлтээ гаргаад сайн дурын даатгалагчийн хувьд өөрөө цахимаар хүсэлтээ гаргасан байх юм бол за 14 хоногийн дотор тэтгэмжийн асуудлыг нийгэм даатгалын байгууллага шийдвэрлэж танд олгоно гэсэн үг. За мөн жирэмсний болон амралтсны тэтгэмжийн хувьд бол өмнө ажил олгогчоор явдаг байсан байхгүй болсон. Одоо даатгалагч маань өөрөө шууд хүсэлтээ гаргасан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн тэтгэмжийг бол шийдвэрлэх боломжтой болсон гэсэн үг. За ажилгүйдлийн тэтгэмжийн хувьд бол өмнөх хоногийн тэтгэмжээсээ бол арай өөр зохицуулттай. Гэхдээ олгох хоногийн хувьд бол адилхан, давтамжийн хувьд бол адилхан. За өмнөх хувьд хөдөлмөрийн чадвар төр алдсны тэтгэмж, жирэмсний болон амралтсны тэтгэмж маань нэг удаадаа ингээд бодогдоод олгогдоод бол ажилгүйдлийн тэтгэмж маань ажлын 76 хоног буюу ерөнхийдөө харахад бол 3 сарын хугацаанд бол тухайн иргэнийг ажилгүй байх үед нийгмийн баталгааны хангах үүднээс бол олгодог. Тэгэхээр 14 хоногт нэг удаа шийддэг гэсэн үг. Тэтгэмж олгох хугацаа буюу 3 сарынхаа хугацаанд 14 хоногт та яг тэр одоо 2 сая төгрөг байх юм бол 3 сарын хугацаанд авах 6 байгаад 14-өөс нэг удаа таны тэтгэмжийг бол олгоо явдаг байгаа гэсэн үг. За дөрөвдүгээрт нь түрүүн хэлсэн нас барсан даатгалагчийн гэр бүлийн гишүүнд олох тэтгэмжийг бол шууд 24 цагийн дотор бол шийдвэрлэх боломжтой. Ер нь боломжтой гэж ер нь 24 цагийн дотор бол шийдвэрлэх ёстой байгаа. За түрүүн хэлсэнчлэн ажилгүйдлийн тэтгэмжэн дээр болол бас хугацаа алдах ийш тийшээ байгууллага хоорондох асуудал бол байхгүй болсон. За хөдөлмөр халамж үйлчлэгийн ерөнхий газарт бол бүтээлэг бол хийх ёстой. За энэ жобоор ороод бол тухайн ажилгүй болсноо хөдөлмөр халамж үйлчлэгийн ерөнхий газарт бүрдүүлэх цахимаар бүрдүүлэх боломж нь шууд бүрдсэн. Хэрвээ энэ жобоор ороод бүрдүүлчих юм бол хуучин хөдөлмөр халамжаа цаасаар авдаг байсан асуудал байхгүй. Тэр сайтаар ороод ажилгүйс нь бүрдүүлчих юм бол нийгмийн даатгалын байгууллага цахимаар мэдээлэлээ солилцоод шууд тэрийг нь бол хараа авах боломж нь бол бүрдсэн байна. За тэтгэмжүүдийн хувьд тэр хөдөлмөрийн чадвар төр алдсны тэтгэмж, жирэмсний болон амралтсны тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж төр бол бүх хүсэлтүүдэд болов цахимаар гаргах боломжийг бол бүх иргэдэд даатгалагч нарт бол бүрдүүлсэн байгаа. За ажил олгогч буюу ажил хийж байгаа хүмүүний хувьд хөдөлмөрийн чадвар үзснээр бол ажил олгогчоор бол дамжуулаад явах юм асуудлууд бол байгаа. За бид өнгөрсөн хугацаанд бас хуулийн шинжилгээтэй холбоотойгоор жирэмсний болон амралтсны тэтгэмжийг шууд иргэн даатгалагчдад олгодог болсон. Шууд өөрийнх нь данс руу хувийн алжны багийн дансанд нь за одоо дараагийн манаас хийх засгийн газрын тогтоол дээр тусгагдсан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ажил бол хөдөлмөрийн чадвар төр алдсны тэтгэмжийн 6 дахь хоногоос тэтгэмжийн даатгалын сангаас олгодог тэтгэмжийн мөнгийг бид ажил олгогчдод дамжуулахгүйгээр шууд даатгалагчийн алжны банкнд олгохоор бол ийм бэлтгэл ажлуудыг бол хангаа явж байгаа. За тэгээд өөр асуудлууд байх нь бол бас тэтгэмжтэй холбоотой асуудлууд байвал бүхэн маань асуултаа асуугаарай. Ингээд анхаарал хандуулсан баярлалаа. Холбоотой асуултууд байвал товчхон давхцуулгүй бичээд яваад байгаа юм нахаа. Өнөөдрийн тэтгэмжийн төрөл тэтгэмж авах эрх хүсэлт төлөө авах шийдвэрлэхтэй холбоотой асуулт байвал давхцуулгүй бичээд яваад байгаа. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт юу орох вэ гэнэ? За хүндэтгэн үзэх шалтгаанд ерөнхийдөө бол манай нийгмийн даатгалын сангаас бол түүний тухай 2.5 дээр бол заасан байдаг. За энэ маань бол одоо
байгалийн аим шиг осол авил тийм ээ. Зохицуулсан тэр заалтууд бол байгаа. Яг дэлгэрэнгүй харах юм бол тэр их хууль заасан 65-ийн 1 дээр л заасан заалтууд төлөөр ихэд байгаа гэсэн үг. Ажилгүйдлийн тэтгэмжийг урд нь авч байсан даатгуулагч өөрөө тэтгэмж авснаас хойш 12 сар, үүнээс сүүлийн 3 сар тасралтгүй шимтгэл төлсөн бол эрхүүлсэн гэж байгаа. Урд нь гэдэг хугацаа 95 оноос нийгэм даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш хэзээч байж болох уу? Асуултын хэвээр сайн ойлгосон байна. Гэхдээ ерөнхийдөө болж байгаа нь бол ажлын тэтгэмж авч дуслаа. Сая дараа сараас нь ажлын эрхлэл байлаа. Шийдвэрлэж байна. Тэгэхээр дахиад ажиллагаа болгохын тулд гэж дараа дахин ажлын тэтгэмж авах хэрэгцээ үүснэ гэсэн үг. Авалтахаас тэр үсэн бол энэ хэсгэж болж эхэлсэн. Ажлын гэж 10 минут дараа өртөлдөг. Чинээс даатгалагч өөрөө даатгалын хэлцээнд оролцсон бөгөөд энэ нэг сарын өмнөөс хойш хугацаагаар ажлын тэтгэмж бодох хэмжээг тооцдог гэсэн үг. Жирэмсний 60 хоногийн заавал 327 хоногт авах уу? Түүнээс хойш албан авбал хоног хасагдах гэх мэт асуудал үүсэх үү? Жирэмсний лист нэмлийн үдс авах асуудал нь бол эрүүл мэндийн салбарын болсон шилжилтээр бол явдаг. За ерөнхийдөө бол 30-аас 34 мэдээлэлтэй 32-аас 34 долларт бол эмнэлгийн үдсийг бол чиж өгдөг байгаа. Зөвхөн зөвхөн өөрчлөлтөөр хэрхэн хангаж явах юм бол бичих хугацаанд нь бол хойшоогоос сонгож ойлгож болдог байна. Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тэтгэмж олгох уу? За хуучин ажлын тэтгэмж нь бол хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бол тодорхой хүссэн зүйлийг хасах байсан. Тэгээд 40 нь олгодог байсан. Одоо ихэд өмөрдөж байгаа бол зөвхөн авахгүй бодлого 76%-ийнхаа тэтгэмжийг авна гэсэн үг. Өөр шилжүүлэн суулгаад 10 жил болсон хүн тэтгэмж авах уу? Одоо гэмнэхээр одоогийн тохиолдолд шимлэгтэй төлж яваад өнөөс ч юм уу дараа сард ч юм уу тэр тохиолдол одоо шилжүүлэн суулгасан тохиолдолд хэмжээ авах хэрэг нь бол үсээ байна гэсэн үг. Үргэлжилсэн тэтгэмж авч байгаад 2-3 хоног ажилласан дахиад 4 дахь хоногоос дараагийн шатны эмнэлэгт үргэлжлүүлэн хэвтсэн бол үргэлжилсэн лист орох уу? За тэтгэлийн дараа одоо амралтын өдөр дамаа яваад ажлын өдөр буцаад үргэлжлэн явж байгаа бол зөвхөн үргэлжлэлд үзэх байдаг ба тэр нь Жирэмсний болон амралтсны амралтыг бүрэн эдлэхгүй ажилдаа орж болох уу? Тэр нь төрсний дараа шууд ажиллал дараах тэтгэмж авах уу гэсэн хоёр асуулт нэгдэгчлээ. За жирэмсний болон амралтсны тэтгэмжээ бүрэн эдлэхгүйгээр энэ тухайн болон зүгээр яг хөө тэр бол тухайн ажиллагч өөрийнхөө шийдвэрээр тухайн иргэн номроос үүтээ асрах хугацаатай байгаа. Тэр ирэхээр одоо эдлээ явуулж болно. Үгүй бол мэдээж амрын шаардлага буцаа ажилдаа орох эрх нь бол нэлттэй. Тухайн хугацаанд тэтгэмжээ тэтгэмжээ бол аав нугаас эрхэм тэтгэмжийн даатгалын шимтгэлүүд төлөөд явцсан эрхэм өсөж байгаа бол тэтгэмжээ авна гэсэн.
ээлж амралтай байх хугацаанд хөдөлмөрийн чадвар төрөлтсөний тэтгэмж авсан ажилтан амралтын хоног заавал суудах ёстой юу? Сунгах ёстой юу? Амралтай байх Хугацаанд тэтгэмж авсан юм байна. Одоо лист авсан гэсэн. амралтай байх хугацаанд нэлээд удаа аваад тэмлэгт ч юм уу хэвдээ амралтайгаар хэмжлүүлсэн тухайн даатгалагчид тэтгэмжээ бол авдрын хуваар авна. Харин зүгээр амралтын хугацаа бол тэр хугацаа хойшоо сунгагдаад буюу амрдаг байна. Тийм зохицуулттай байна. Ажилгүйдлийн тэтгэмж авч байгаад дахир цэцгийн тэтгэмж тогтоолгоод давхар авч болох уу? Ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгоод мэдээж энэ бол хоёулаа өөрөө тусдаасан учраас бол нээлттэй гэсэн үг. 3 жил ажиллаж байгаад 11 сард амралтаа авчаад ажлаас гарвал тэтгэмж авах уу? Аавна энэ бол уусаа 3 жил ажиллаж шимтгэлээ таны эрх хол хангалттай нээлттэй байна гэсэн үг. Хөдөлмөрийн чадвар алдсан албан хаагчийг хөгжлийн бэрхшээлтэд тооцож тухайн жилийн ээлжийн амралт олгож болох уу? Аавна энэ уусаа л аавна манайд дэрчсэн манай өмнөх жилүүдээр бас орж исэн баг. Нэг бодлогын шимтгэлээ төлөхтэй хэрэг хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэр авдаг бол 22 код буюу ямар нэгэн хэмжээгээр төлөх вэ гэдэг зохицуултанд байна. Тэрний дагаад төлөө явж байгаа бол болно гэсэн. Энэ 11-12 оны жирэмсний амралтай байх хугацаанд нийгмийн татгал төлөгдөөгүй байгаа яаж шийдвэрлэх вэ гэдэг энийг уг нь өмнөх юм дээр нэлээд яриад байсан да. Ярих үү? Тэгээд 11-12-ны үед жирэмсний Амралтай байх хугацааных нь нөгөө нийгмийн татгал төлөгдөөгүй. хугацааныхаа хэвээ та төлөвлөх юм бол бүхэл хөгжиж бол тухайн ажил олгогчийнхоо харилцдаг нийгмийн татгалын газарт өвсөлтөө гаргаад өгчих болно гэсэн үг. Тэгээ өвсөлтөө гаргасны дагавчин манай нийгмийн татгалын байцаагч нар тухайн ажил олгогчтой холбогдоод тухайн үед 11-12 онд чинь таныхыг яагаад төлөөгүй вэ гэдгийг тодорхойлоод түүнийхээ дагуу бол нөхөн төлөвлөх боломжтой гэсэн үг. Тэтгэврт гарсан хүн төрийн байгууллагт ажилд орвол улсаас өгч байгаа орон нутгийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, урамшуулал илүү цаг авах уу? За энэ бол чихрийн асуудал биш л шиг. Нэг даатгалын сантай холбоотой асуудал манайхан бичээрэй. За. Декретний хугацаа нь 11 сарын 7-нд байгаа боловч их өөр 12 сарын 1 хүртэл ажиллах хүсэлтэй байвал листний мөнгө хэрхэн олгогдох вэ? 11 сарын 7-нд декреттэй авч байгаа бол урагшаа буюу жимсний амралтаа 11 сарын 7-нд авч байгаа юм чи урагшаа хөөгөөд итгэмжийг чи ирэх хүсэж байгаа юм бол олгогдно. Харин цаашаа тэгээд төрөх хүртлээр боломжтой ажиллах боломжтой гэх юм бол ажил олгогчийн шийдвэрээр л ажиллах байна. Ээлжийн амралтаа байх хугацаанд хагалгаанд орсон лист олдох уу? Аавна авалгаагүй эмнэлгийн байгуулагч нь танаас тодорхой хэмжээний асуумж аваад ажил олгогчийн чинь мэдээллийг аваад бүртгэлжүүлээд эмнэлгийн утсаа захимаар илгээдэг ба. 2 ажил хийж байгаа хүн нэгээс нь гарахад ажилгүйдлийн тэтгэмж авах уу? Үндсэн ажлаасаа гарах юм бол аавна. Өнөөдөр мөрдөж байгаа хөрөлн маань үндсэн ажил, давхар ажил, давхцсан хөдөлмөрийн зэрэгцсэн хөдөлмөрийн гэдэг асуудал явагдаж байгаа. За тэгээд зөвхөн үндсэн ажил дээр та ажилгүйдлийн тэтгэмжийг төлөө явуулдаг байгаа. Давхар эрхэлж байгаа ажил дээр бол ажилгүйдлийн тэтгэмж бол төлөвлөхгүй байгаа. Тийм учраас зөвхөн үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмжийг авна гэсэн үг. Хүүхдээ асрах тэтгэмж ажилд ороод нийгмийн татгал төлөөд эхлэхээр зогсчдөг байсан. Одоо авдаг болсон уу? Асрах Тэтгэмж ажилдаа ороод нийгмийн татгал төлөөд эхлэхээр зогсчдөг байсан. Одоо авдаг болсон уу? За энэ халамжийн хүүхдээ асрах дэмтнээ дөрвийн асуудал байх. Энэ бол одоогаар хэрвээ ажил хөдөлмөр эхэлж байгаа бол зогсож байгаа орнуудаа тийм та халамжаас яг албагдах газраас нь асуусан зүг байна. Дөнгөж төрсэн хүүхэд өргөж авахд төрсний өмнөх дараах тэтгэмж авах уу? Юм бол зохицуулт нь байгаа. Тэгэхээр тодорхой бас яг зөргөж явсан маань холбогдох чигээр хамтуудаа бүрдүүлээд өгөхөд бол Сумын засаг дарга хурлын дарга ажлаас чөлөөлөгдөхөд ажилгүйдлийн тэтгэмж авах уу? тэтгэмжийн хувьд бол түрүүнсэн тухайн нөхцөл болцлыг бол хангасан байх хэрэгтэй. За сумын засаг дарганы бас цалин өснөөс шимтгэл төлөв байдаг байгаа. Тэгээд төлсөн шимтгэл нь бас ажлын тэтгэмж авах болцлог нөхцөлийг хангаад 24 сар 9 сарыг тасалдахгүй байх юм бол авах боломжтой.
Гэр бүлийн хоёр гишүүний нэг нь нас орсон 40 жил амьдарсан бөгөөд эхнэр нь тэтгэврийг нь өвлөх материал бүрдүүлж өгсөн ийм нөхцөлд 20% өвлөгдөх хууль хэрэгжиж эхэлсэн үү? За өвлөгдөх тусгай зохицуулалттай бол маань хэрэгжиж эхэлсэн байгаа. Хүсэлтээ өглөө гаргаагүй бол хариуд өөрийнхөө нийгэм даатгалын газарт гаргаарай. Гаргасан бол манай байгууллагын хувьд бол шийдвэрлэлээр явж байгаа. 24 оны 1 сарын 1-ээс малчин сайн дурын даатгал төлөхөөр хөнгөлнө гэсний дагав 23 оны 11 сард малчтын сайн дурын даатгалын гэрээ хийсэн. Гэтэл 24 гараад энгийн сайн дурын даатгал буюу 89 төгрөгөөр шимтгэлээ төл гэж байна. Энэ юу гэсэн үг вэ? Малчтын сайн дурын даатгалын гэрээ хийсэн байгаа. Энгийн сайн дурын даатгалын гэрээний дагуу төл гэсэн. Малчны сайн дурын төрөөс төрийн үн бол хариуцсан явж байгаа. Гэхдээ дээд хугацаа бол 5 жилийн хугацаанд гэхдээ малчин гэдгээ нотлох асуудал байгаа. Данс ч юм уу холбогд материал байж ээж малчин тооцоо сайн дурын даатгалын төлөхөөр тиймээс одоо юу гэдгийг өнөөдөр шууд холбогд баримтчиг авчихгүй би малчин гэдэг очиж гэрээ байгуулах боломжгүй байгаа. Тархины хүн тагалгаанд орсон ой санамж алдаад байгаа хүн нийгмийн даатгал сүүлийн 10 жил төлсөн нийгмийн даатгалын сангаас нийгмийн даатгалаас группт орж болох уу? Эсвэл хөдөлмөр халамжаас орох уу? Тэгэхээр нийгмийн даатгалын шимтгэлээ 10 жил төлсөн бол манай тодорхой зохицуулалтууд байгаа. Тэрний дагуу мэдээж эмнэлгийн байгууллагын хяналтанд эмнэлгийн байгууллагын хяналтанд яваад манай болцол нөхцөлийг хангаад болгоом болоод шимтгэлээ төлсөн байх юм бол нийгмийн даатгалын сангаас болох төрийн хэлсэн хөдөлмөрийн чадвар алдсны итгэвчдэр бол тогтоолох боломжтой. 50 настай тэтгэвэр Хүүхдээр тэтгэвэр тогтоолох хүсэл гаргасан. Хүүхдээр тэтгэвэр тогтоолох хүсэлтэд гаргасан нэг удаагийн тэтгэмж улсын төсөвт суусан хүсэлтэд тэтгэвэр тогтоолохгүй тэтгэмжийн мөнгө буцаагаад үргэлжлүүлээд ажиллах хүсэлтэй хүн байж болох уу? Харин тийм ээ тий. Яг манай жигүүрийн асуудал шиг болохоор тий. За. Ажлын байранд орж ирэх үедээ гэмтэл авсан ажилтан урт хугацааны эмчилгээнд байж байгаад ажилтан ямар тэтгэмж авах эрх үүсэх вэ? За, чин одоо хоёр янзын асуудал байгаа. Нэг бол яг нийгмийн даатгалын сангаас болох тэтгэмжийн тухай хуулийн дагуу за хөдөлмөрийн шаардлагатай төр алдсны тэтгэмж өвдөвч ахах өсөл бол маш хэрэг ажил хөдөлмөр эрхэлж яваад үйлдвэрлэлийн осолд тэмээтэй хүртэх юм бол ариун үр зохицуулалттай буюу ариун тусгай үйлдвэрлэлийн ослын хуулиараа зохицуулалттай явдаг байгаа. Ерөнхийдөө бол аль хуулин дээр ч гэсэн зохицуулалт нь байгаа гэхлээр хөдөлмөрийн чадвар төр алдсны тэтгэмжийг авах Үнэлэнцэн нэг удаагийн хязгаар нь 66 хоног. За магадгүй цаашаа үргэлжлээд ингээд эмчлүүлээ явах юм бол 132 хоногоос сэтэрэхгүй. За тэгээд магадгүй бүр хүндрэлтэй байх юм бол тэр 6 сарын хугацаанд эмнэлгийн хяналтанд байжгаад 6 сарын хугацаанаас хойшоо хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэвэр тогтоолох бүрэн боломжтой гэсэн үг. 94-өөс 2013 он хүртэл мал малсан малчин тэтгэвэр тогтоолгож болох уу гэнэ. 13 он хүртэл мал малсан гэнэ. Малчтын төлөв эрхтэй 15 за мэдээ заавал малчны тэтгэвэр тогтоолох хэрэг юм. Жил заавал нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх ёстой. За үүнээс эмэгтэй болж маань 10 эмэгтэй даатгалагч маань 12 жил 6 сар мал малсан байх ёстой малчин гэдгээрээ. За эрэгтэй даатгалагч маань 15 жил малаа малсан байх ёстой. За энийг яаж тодорхойлох вэ гэхлээр нөгөө л малын ард бас буюу холбогдох бүтээгдэхүүнтэй төлөөд ариун даатгалынхаа байцаагчдаар очино гэсэн үг. Гэрлэлтэд баталгаажуулаагүй гэр бүлийн хоёрт тэтгэврийн 20% өвлөгдөх үү 3 хүүхэдтэй ааваар авгалдгаа. Ерөнхийдөө бас туслах зохицуулалт бол тодорхой бас нөхцөл болцлоод байгаа. За нөхцөл болцлоод байгаа гэхлээр одоо нэг гэрлэлт тодорхой хугацааны амьдсан гэрлэлтийн баталгаатай уг шүрэн шийдвэр гарсан. Тэгэхээр баримтчгийн нүд байх юм бол өвлөгдөөд 20% өвлөгдөөд бол явна гэсэн үг. Багийн засаг даргаар ажлаас гарсан. За энийг хилчгсэн 10 хоногтой хүүхэд үрчилсэн гэдэг энийг бас хилчгсэн байгаа. За
За өнөөдрийн асуултуудыг нэгтгээд ерөнхийдөө давхцлаар нь магцлаад хариулчлаа. Тэгээ холбогдох асуултууд байвал чатаар өгөөд бид нар дараагийнхаа мэдээллийн цагийн өмнө асуултуудаа дахиад тавьчихнаа. Тэгээд өнөөдрийн идэвхтэй оролцсон нийт төрийн албаагчдаа баярлалаа. Тэгээ энэ мэдээлэл өгсөн нийгмийн татгалзын ерөнхий газрын дотоод аудит мониторингийн газрын дарга Ган хоёрыг даргад талархснаа илэрхийлье. Ингээд та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.